За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ юу ярих гэж байгаа вэ? Хүн төрөлхтний ер нь зорилгын тухай та бүхэндээ ярих гэж бодож байна. Тэгэхээр би ингээд хүн төрөлхтний зорилго гэдэг YouTube-ээс би ингээд хайлаа л да. Хайсан чи олигтой юм гарч ирсэнгүй. Энэ дээр яаж байгаа гэхээр гадаад англиар нэг ганц хоёр бичлэг гарч ирж байна. Тэгээ монголоор нэг юм гарч ирсэнгүй. Энэ дээр утга учирыг зорилго утга учирыг хэрхэн олох вэ гэдэг энэ яг ингээ монголоор бичлэг юм шиг харагдаж байсан. Дотор нь тийшээ орох юм бол ингээ англиар ярьж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ дээр би зорилго утга учирыг хэрхэн олох тухай ярих гайгүй. Зүгээр ерөнхийдөө хүн төрөлхтний зорилго яг юу юм бэ гэдэг тухай та бүхэндээ ярих гэж байгаа. Гол утга учир нь. Тэгээ Монголд бол яг Монголд бол тий яг ингээд хүн төрөлхтний зорилго гэсэн бичлэг бол одоохондоо алга. За тэг хүний зорилго юу юм бэ гэдэг ингээд хайх хүний зорилго. За тэгвэл ядаж хүний зорилго юу юм бэ гэдээ хайх юм бол бас гарч ирсэнгүй. Бас хүний зорилго гэж гарч ирсэнгүй. Оронд нь зорилгоо тодорхой. Энэ охин бол амжилттай олох молох тухай ярьж байгаа шиг байна. Энэ буддын зэми нөгөө нэг те хүн гэгэрэлт хүрэх төр те хүн нүцгэн буцаад нэг утгагүй юм хийж байгаа. Нөгөө нэг хоосон попурлаа хийж байгаа. За тэгэхээр би ерөнхийдөө бол хоосон попур би яг жинхэнэ үний юмыг та бүхэндээ хэлнэ. За тэгээд энэ охин бол за тэгээд нөгөө нэг зорилгоо тодорхойлох энэ нийтдээ жоохон төстөөтөө одоо юу гэдэг нь амжилтанд хүрэх зорилго ярьж байгаа бах. Тэгээ түүнээс хүний зорилго бол яриаггүй байгаа гэдэг та бүхэн ойлгоо. Зорилгоо тодорхойлох. Тэгэхээр би одоо гол юмыг асах хэлчихье. За би чатаас би хүний зорилго юм бэ гэд чат GPT-гээс асуусан байна. За чат GPT-гээс би хүний зорилго юм бэ гэж асуусан байна. Тэгэхээр грекийн философч гинэ аз жаргалаа олох явдал гэж ярьсан байна. За энэ бол бас бэж болно тийм үү? Ер нь бол аз жаргал гэдэг бол хамгийн чухал зүйл шүү дээ, хүмүүсээ бас бэж болно. Гэхдээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр би энэ чат GPT бол одоохондоо хүний оюугаа нэг гүйцээгүй. Тэгэхээр би чат GPT-гээс илүү гүнзгий юмыг ярьж та бүхэндээ хариулнаа гэж та бүхэн ойлгочих хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө энэ философи гэсэн иймэрхүү групп сонирхож гэсэн иймэрхүү баг цэцэрхсэн хүүхдүүд зөндөө олон байгаа цэцэрхсэн залуус философичсан тийм үү. Гэхдээ миний гол хэлэх гээд байгаа юм блэ эдний хөвчлэн чат GPT-гээс суугаад хариулсан юмараа YouTube-д нэг бичлэг хийгээд байршуулад тийм үү. Тэгээд тэрнгээрээ гэдэг ингээд цэцэрхээ явдаг бол би бол арай ондоо чат GPT-г арай илүү гүнзгий тайлбарлаад тийм арай илүү чат GPT-гээс арай илүү гүнзгий төвшөнд та бүхэндээ ярилцаа юмна гэсэн үг. Ядчил энэ философи сонирхч гэдэг нэг жоохон хүүхд бацаанууд шиг тийм үү. Нэг чат GPT-гээс асуусан юмараа ингээд тоосон цэцэрхээр удаан үний юм яриад байхгүй. Уншсан мэдлэг, уншсан юмараа та бүхэндээ ингээд яриа юмна тийм үү. Арай илүү гүнзгийрүүл чат GPT-гээс илүү гүнзгий хэлж ярина гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр та бүхэн одоо ингэ ойлгочих. За тэгэхээр хамгийн ихэнд чат GPT-гээс асуусан юм аа хэлээд гүнзгийрүүлээд тэгээ та бүхэнд жоохон тайлбарлаа явчихдаг. За тэгэхээр аз жаргал гэж юм. За энэ бол ойлгомжтой. Хүн өөрөө утга учираа бүтээх ёстой гэж үзэж юм тийм ээ. Төрөлн буддын ухаан бол шунал урам ухаас алж гэгээлт хүрэх явдал гэж юм. Маслоугийн 5 хэрэгцээний онол Маслоугийн хэрэгцээний онол гэж байгаа. Энэ бол нийгмийн хичээлээр та бүхэн бол үзчихсэн баг. Заавал эхлээд хүн нэгдүгээр хэрэгцээ нь яг юу юм бэ гэхлээр за энэ зурагтаа харьцуулаад та бүхэнд жоохон тайлбарлаа явуулчихсан дээр ах гэж бодож байна. Энэ үг бол нийгмийн юунд бол хичээл дээр бол угаасаа байнга заадаг. Хамгийн нэгт юу юм бэ гэхээр нэр төрийн хэрэгцээ. За нэгт ингэж байгаа. Физиологийн хэрэгцээ амьсгалах идэх тийм үү. 2 тайван байдлын хэрэгцээ, эрүүл мэнд орчин, 3 харилцааны хэрэгцээ, гэр бүл, найз нөхөд, хайр сэтгэл, 4-т нь ямар хэрэгцээ орж байгаа юм бэ гэхээр нэр төрийн хэрэгцээ, бусдаар хүндлэх, бусдыг хүндлэх, 5-т өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ, ажил, бүтээлч байдал, өөрийгөө үнэлэх гэх мэт гэж юм тийм үү. Тэгээ хамгийн ихний энэ шатны хэрэгцээг 1-р шатны амьсгалах, идэх энэ хэрэгцээ байж 2-р шатны хэрэгцээг биелүүлнэ. 2-р шатны хэрэгцээ байж 3, 4, 5 гэх мэт ингээд тийш ингэж агсан байдлаар энэ хэрэгцээнүүдээ хүн хангаж чаднаа гэж байгаа. Тэгээд Маслоу хүний зорилго гэд хайх юм бол ерөнхийдөө гарч ирдэггүй.
Ингээд хайх юм бол ерөнхийдөө гарч ирэхгүй яг саяны 5 хэрэгцээ л гэж гарч ирээд байдаг. Тэгэхээр би ерөнхийдөө Маслоу бол хүний зорилгыг хэлээгүй байх зүгээр хүний хэрэгцээг хэлсэн байна гэж би одоо харж байна. За тэгэхээр энэ Маслоугийн хэрэгцээний онол гэдэг бол за нэг тиймэрхүү юм байна. Энэ тэгээд философи ChatGPT бол хамгийн хамгийн түрүүнд 9 уртхуунтай аз чаргалыг бол нэгт заасан биш үү. Тэгээд бусдууд нь энэ бол тийм чухал биш гэж үзээд 3 4 гэдэг ингээд доошлуулсан байна гэж би таамаглаж байна. За тэгэхээр за энэ яг адилхан те. За тэгэд Христийн шин Бурхны хөвслээр Бурхан зэстрэлээр хүмүүс туслах ислам те исламын шинийг нийцсэн амьдралаар амьдрах гэж байна. За 3-ын 3-т нь тийм шинэдээс буддизм шархтаа орчлон дахин төрхүүгөөс чөлөөлөгдөж гээл төрөх гинэ. Тэгээ би энийг юу гэж харж байгаа юм бэ гэхээр шархтаа орчлон дахин төрхүүгөөс чөлөөлөгдөж гээл төрөх гэж байгаа. Тэгээ энэнийг ашиглаад яат юм бэ гэхээр зарим хүмүүс буддын шинж вэ, христийн шинж вэ ингээд те шүтэж бишрэлтэй холбосон те ведийн шинж байсан хамаахгүй. Яг энийг ашиглаад маш олон хүмүүс бусдыг амиа хорлолт руу хөтэлдэг байхгүй. Тийм болохоор би энэ тухай би тодорхой хэмжээнд нэг жоохон ч гэсэн ярьчих гэж би одоо бодож байна. Энэ дээр би юу гэж ярих гэдэг юм бэ гэхээр энэ дээр нэг ийм асуудал. За хүний бие махбод бодвол зүгээр зарим хүмүүстэй ингээд зүгээр сав юм те хуучин бие ингээд хуучсан мотороо орхиод гараад ингээд сүнс болоод тэгээд те ингээд сүнс болоод ингээд та нар те өөр шин биеийг авч дахин төрнөө мөрнөө гэдэг ингээд буддын шин ч христийн шин иймэрхүү ярьдаг байхгүй юу. Тэгээ энийг аяачаа буруугаар ашиглаад яаж байгаа юм бол хүнийг ингээд хөл рүү түлхдэг амин оролт руу түлхдэг гол сургаал нь энэ байдаг байхгүй юу. Айгүй зөвхөн хорлонтой сургаал энэ. Тэгээд яг энийг нь яг ерөнхийдөө бол темплар би тодорхой хэмжээнд энэ сургаалсан жоохон та бүгдийг жоохон болгоомжтой ханддаг байсаа гэж бодож байгаа. Гэт хүний бие махбод яг үүндээ зүгээр нэг сав суулах үгүй шүү дээ. Хүний бие баг дахин болохгүй. Хүний биед яадаг юм л буддын шинж вэ, христийн шинж вэ, хүний биеийг илүү өндөрөөр үнэлсэн байдаг шүү дээ. Та бүхэн өөрснөө буддын шин, христийн шин үнд судалж исэн бол мэдж байгаа бах. Тэгээд дараад нь ведийн шин гэдэг бас буддын шинтэй яг адилхан нэг иймэрхүү сургаалуудыг яриад гарч иж байгаа бас нэг шин байна. За тэгээд ерөнхийдөө яг аль нэг хүнд яг хэрэгцээтэй зүйлөөгөө өвчлэн номлох гэж гарч ирдэг. Гэхдээ шашны зарим үед буруу сургаалуудыг нь авч байгаа бас жоохон хэцүү юм шиг санагддаг. Тэгээд жоохон зөвөр тайлбарлах хэрэгтэй. Ялангуяа иймэрхүү те хүмүүсийг амиа орлоход ингээд урд нь хүргэжсэн маш олон шашнуудын энэ сургаалууд дээр бид нар жоохон болгоомжтой байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог байхгүй юу. За тэгэхээр энийг би яг юу гэж тайлбарлах гэдэг юм гэхээр хүний бие махбод байгаа шүү дээ. Зүгээр нэг асуулт биш. Хүний бие махбод гэдэг чинь те заримуд нь 6 дахь мэдрэхүүтэй, заримуд нь сүнс гарч чадчихээн, заримуд нь ирээдүг гарч чадчихээн, заримуд нь зүүн бэлэг мэдрэмжтэй байна те. Хүний чадвар, хүний бие махбод гэдэг чинь өөрөө асрах хүчрхэг те өөр гэсэн те онцлог үүрэгтэй энэ хороо дэлхий дээр ирж байгаа байхгүй. Би тэр тухайн бие махбодыг тэгж ярьж байгаа. Тэгэхээр тухайн бие махбодыг хүн өөрөө амар тийм юутай төрчөөж тийм үү? Одоо юу гэдгийг тийм ээ? Үүрэгтэй тэр бие махбодын гэсэн өөр ингэсэн онцгой чадвартай үүрэгтэй тэр бие махбодыг авч төрчөөд тэгээд тэрнийхээ үүргийг те ингээд юутай холбож болохгүй те амиа оролттой холбож болохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Ер нь амиа оролтыг буддын шинж вэ, христийн шинж вэ тодорхой хэмжээнд бас буруу зүйлээ гэж үздэг шүү гэдгийг бас дахин сануулгын зүйтэй баха. Гэтэ харамсалтай нь яаж байгаа яа гэвэл буддын шинж вэ, христийн шашинч вэ, ведийн шинж вэ ямар нэгэн шинээр ямар нэгэн юм шашин гаргахтаа гач шашнууд сүүлийн үед Монголд хэлгэрээд байгаа бас гач шашин зөндөө байгаа шүү дээ гач шашнууд. Тэр гач урсгалууд яад юм бэ гэхээр яг ингээд тэр чухал сургаалуудын эсрүүд нь хасаад за хүний бие махбодыг чинь юм нандин тэгээ зүүнний үзүүр дээр чинь ингээд будаа төвттэй адилхан тий маш ховор тохиолдолд хүн гэдэг чинь хүний биеийг авч төрдгийн шүү гэдэг мэдэг ус хэсгүүдийн хасангуудаа зүгээр сав сул хүний бие махбод бол зүгээр сав сул та наатахаа зүгээр өгөхөд дахин төрж болно гэж ингэж хамаагүй ярьснаас болоод маш олон хүмүүсийг амиа оролт руу түлхсэн байдаг болохоор би энийг ялангуяа тийм ээ манай сүүлийн үедээ энэ
одоо вэдийн ийм итгэлөө биш энэ биш л те энийг би сайн мэдэхгүй одоо ялангуяа энэ вэд мэд гэж сүүл үед нэлээд гарч ирж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд те вэдийн юу юм уу гэд ингээд ярьж байгаа хүмүүс жоохон тодорхой хэмжээ жоохон болгоомжтой яриасай гэж би өвдө хүсэж байна. Тэгэхгүй бол эдгээр жоохон болгоомж муутай бас яриад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ би тодорхой хэмжээ жоохон болгоомжтой яриасай энэ сургаалуудыг хэрвээ та нар тийм үү хүний бие махбод те энэ дахин дөрвгөөс чөлөөлөгдөж гэгээлт хүрхээ гэдгийг ярих гэж байгаа юм бол давхар бас энийг бас ярих хэрэгтэй байх шүү гэж би бас жоохон богдож эхэлсэн хүүдээ сүүлийн үед. За тэгээ дөрөвдөг нь хувь хүний төвшөнд гинэ. Хувь хүний төвшөнд зарим гэр бүл, хайр дурлал, амар тавин байдал эргэлзээ, зарим намжилтнаар сурлаг хараар за тэгээ хүн болгоны зорилго өөр тийм үү. За тэгээ ChatGPT дуусаад харин чиний зорилго юу вэ гэж асуусан байна. За тэгээ ChatGPT нэг иймэрхүү хариулт байгаа юм байна. Тэгвэл миний хувьд тодорхой хэмжээнд хүн төрөлхтний зорилго яг юу юм бэ гэдгийг би одоо та бүхэндээ зүгээр хэлэх гэж үзье. Миний хувьд хүн төрөлхтний зорилго юм. Тийм үү? За миний хувьд тэгвэл тэгээ те яг ингээд одоо юу ч гэмээр хүн төрөлхтний зорилго аз жаргал юм уу? Юу юм те? Мэдээж аз жаргал бол тодорхой хэмжээнд хүний зорилго бол бас байх ёстой зүйлсүүдийн нэг. Гэхдээ хүн төрөлхтний зорилго юм тийм үү? Тэгвэл би одоо энэ дээр би ингээд хүн төрөлхтний зорилго гэдээ хайхлаар ингээд тийм Монголд яг монголоор бичигдсэн олигтой юм байхгүй байгаа шүү дээ. Яг хүн төрөлхтний зорилгыг хэлсэн юм. Тэгэхээр миний харж байгаагаар яг юу юм бэ гэхээр хүн төрөлхтний зорилго гэдэг бол ердөөсөө юу байгаа даа. Одоо юу ч гэмээр юм даа тийм ээ. Эрдэмтэд нийгмийг баталсан маа. Хүний зорилго бол юу юм бэ гэхээр эрдэмтэд үхэл гэж баталсан байт юм байна л да. Үхэл. Хүний зорилгыг эрдэмтэд үхэл гэж баталсан байдаг гэж хэлж байгаа. Үхэл. Хүн зорилго бол үхэл гэж юу гэд асууя. За эрдэмтэд яг ийм асуултыг баталсан байдаг эрдэмтэд. Гэхдээ та нар эрдэмтдийн энэтэй санаа нийлэхгүй ч болно тийм үү? Би ч санаа нийлэхгүй байна. Хүн төрөлхтний зорилго бол үхэл. Гэхдээ хүн ер нь бол хүн төрөлхтөн ч үзээс үхэл тусч. Ямар ч хүний зорилго бол те хүний зорилго бас үхэл төгсдөг. Тийм үү? Үхэл төгсдөг. Хүн хөвшрлөө хүн. Будны шишнээр ч гэсэн хүний бие махбод бол үхэл төгсдөг. Тэгэхээр энэ зүгээр хүн төрөлхтний зорилго хүний бие махбодын эцсийг нь зүгээр нэг хилцсэн юм шиг надад тийм нэг онцгой санагддаг байхгүй. Тэгэхээр энэ бол биш. Хүн төрөлхтний зорилго бол биш. Тэгэхээр хүний зорилго яг юу вэ? Хайр бэж болно тийм үү? Гэхдээ аз жаргал одоо энэ дээр хэлж байгаа энэ аз жаргал бас мөн үү? Тэгээ аз жаргал гэдэг чинь өөрөө хайртай хүмүүстэй бэжэж хайр гэдэг чинь өөрөө хүмүүст аз жаргал мэдрүүлж яадаг түүж яадаг тийм зүйл тийм үү? Гэтэл яг үүндээ аз жаргал гэдэг юм чинь яг юу юм бэ гэхээр хүн болон янз бүр гэдэг. Одоо чинь буддын шинээр ярих юм бол тийм үү? Буддын шинж бай, ведийн шинж бай, аль сүлтэй тэр нэг христийн шинж бай. Тэгээ аз жаргал гэдэг бол тэ мөнхийн диваж, христийн шинээр мөнхийн диважинд очих. Буддын юугаар бол тэ гэгээлд хүрэх тэ ингээд ярьж байгаа. Шашны зорилго. Эдгээр бол гэхдээ миний харж байгаагаар шашны зорилго болж байгаа. Одоо юу ч гэмээр юм дэ тийм ээ. Шашны үүднээс харагдаж байгаа. Харин миний үүднээс яг юу юм бэ гэхээр төс төрлөө тэмүүлэх гэж байгаа байхгүй. Төс
төрлөө тэмүүлэх. Хүн төрөлхтний ердөөсөө яг яаж байгаа юм бэ гэхээр хүний хүсэл зорилго юу юм бэ гэхээр анхнаасаа илүү гоё үзэсгэлэнтэй болох. Одоо хүн болгон илүү гоё булчинтай, бие хаатай, илүү ухаантай болохын тулд яаж байгаа гэхээр илүү олон хэл сурж гин, илүү чадвартай болохын тулд яаж чинь програм бичиж сурж гин, илүү эрүүл амьдрахын тулд яаж байгаа анагаах ухаан судалж гин, тийм үү? Хүн төрөлхтний зорилго хүн төрөлхтний зорилго гэдэг чинь өөрөө ингээд айл болох яаж байгаа юм бэ? Төгс төвлөрөлөө тэмүүлж штэ. Тийм үү? Тэгэхээр тийм хүн төрөлхтний зорилго бол биш харин зайлшгүй хувь тайлбар. Зорилго бол өөрийгөө таних бүтээгтийн усустай болох шиг. Тийм. За тийм зөв. Одоо тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хүн төрөлхтний зорилго төгс төвлөрөлөө тэмүүлэх гэж би өвдөө ойлгож байна. Зорилгыг би өвдөө төгс төвлөрөлөө тэмүүлэх гэж ойлгож байна. Чиний бодол юу вэ гэж ChatGPT-гээс ахиад асууя л та. За энэ бол хүнзээ бол би ч энэ үзэлтэй зарим талаараас санал нийлэн гинэ. За төгс төгөлдөр тэмүүлэх. Тийм Аристотл ч хүний зорилго бол бүр сайн сайхан байдалд хүрэх гэж тодорхойлсон. Илүү гүн гүнзгий шинжлэх ухаан, урлаг, ёс суртахуун, сэтгэл зүйн, шашин зэрэг бүхтэн чиглэлүүд илүү гүн гүнзгий зүйл рүү тэмүүлэх гинэ. За ерөнхийдөө те сайн гигэнэг гоо сайхан үнэн шударгыг хаажирсан хүн төрөлхт нь жинхэнэ тийм үү гоо сайхантай илүү сайхан тэгээ ёс суртахуун сэтгэл зүй шашин бүхэн нэг зорилго руу чиглэсэн мэт илүү дээр илүү гүнзгий илүү төгс зүйл рүү тэмүүлэх мэт гэнэ. Аристотл ч хүний зорилго бол тий бүрэн цогц цаа сайхан байдалд хүрэх юм байна. Тодорхойлмогдсон. Хүн хүсэлтэд хизээж ханддаггүй нэгэн зорилгод хүрэх дараагийн зорилгод төрөдөг. Энэ зөвхөн амин зулгаа хангах ш дотоод дээд рүү ухамсарын үнэн чанар руу тэмүүлэх хандлага юм гэж байна. Буддаа сэтгэлээ төрс ариусгахыг зорьсон гэж байна. Ми чи төгс төгөлдөр төрслөхийг зорьсон гэж байна. Доо чи урлагт гэж байна. Эйнштейн төгс хууль Локкийн хуулийг илрүүлэхийг зорьсон гэж байна. Гэвч төгс төгөлдөр гэж юу вэ? Энэ туйлын ойлголт хүнд хүршихгүй мэт гинэ. Хүрэх боломжгүй мөртлөө тэмүүлэн өөрөө амьдралыг утгатай болгодгоо гэж байна. Буддын гэгээр Христийн амьдрал, философи, ухамсар гэгээл шинжлэх ухааны улмаар бүгдийг тайлбарлах онол бүгд төгс байдал руу хандсан дүн хэлбэл тийм ээ төгс төгөлдөр тэмүүлэхэд хүн төрөлхтний хамгийн цэвэр зорилго байж мэднэ гэж байна тийм үү. Хэдий төгс төгөлдөр байдал бүрэн хүч чадахгүй ч түүн рүү тэмүүлэх явцдаа хүн өөрийгөө ертөнцийн утгыг олдгоо гэж байгаа байхгүй. Би ч бас чамтай санал нэг байна. Хүн төрөлхтөн өвхийн төлөө биш харин төгс төгөлдрийн зүг амьдарч байна. Харин одоо би ч амсан төгс төгөлдөр гэж чиний хувьд юу вэ? Хүнс рүү инэрлүүгээ гэрлүү төгснийг юм уу гэж. ChatGPT буцаагаад бүр асуулт асууж байгаа. Хүнээс суралцсан гэж айхтар шүү. Тэгэхээр яг яаж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө бол ChatGPT анхлаад хүний зорилго юм бэ гэхээр нэгч одоо юу гэдэг надад тийм ээ төгс төгөлдрөлөө тэмүүлэх нь хүний зорилго юм аа. Тэгээ хүн төгс төгөлдөр байх нь энэ юм аа гэдэг хариулт хэлээгүй л би асууснаар би тэг ингэж бодож байна. Тэг хүн төрөлхтний зорилго үхэл мөн үү гэж асуухлаар үхэл биш ээ гэд надад санал нэгдэж байгаа. Тэгээд би хүн төрөлхтний зорилгыг би хувьдаа төгс төгөлдрөлөө тэмүүлэх гэж ойлгож байна. Чиний бодол юу вэ гэж асуусан чинь буцаагаад ингэж хариулж штэ. Буцаагаад надад санал нэгдэж байгаа байхгүй юу? Тэгээд би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр хүн төрөлхтний зорилго бол ерөнхийдөө төгс төгөлдрөлөө тэмүүлэх юм аа. Гэхдээ хүн төрөлхтний аль талаараа төгс төгөлдрөлөө тэмүүлж байна. Маш олон юмнуудыг хүн ер нь бол одоо юу гэдэг төгс хийх гэж үздэг ш баггүй. Ямарваа хүн
альва юмыг төгс төлөвлөрөлөө тэмүүлэх гэж үзнэ. Хүн илүү эрүүлчээр болох гэж үзнэ. Хүн илүү ухаантай болох гэж үзнэ. Хүн илүү сайн сайхан руу тэмүүлэх, илүү гоё юм бүтээх гэж үзнэ. Илүү гоё урлагийг бүтээх гэж үзнэ. Энэ өөрөө хүн төрөлхтний зорилго байхгүй. Сайн сайхан руу тэмүүлэх гэж үзэх. А түүнээс биш хүн төрөлхтний зорилго бол хизээч те одоо юу гэдгийг те одоо мөнгө шунал мөнгө их олох тий. Гэтэл яг сүүлийн үед яг яаж байгаа юм бэ гэхээр миний харж байгаагаар ингээд хүн төрөлхтний зорилго нэг жоох ингээд залуу үеийн ингээд зорилго юу болчиход байгаа юм бэ гэхээр нэг мөнгө олох тий. Тэ мөнгө олох яг зөвлөд мөнгө олох аргууд бол зөв. Гэхдээ мөнгө бол хүн төрөлхтний зорилго бол биш шүү дээ. Дандаа ингээд аюу олон төрлийн асуултууд мөнгөөр та мөнгө их мөнгөтэй болоод яах вэ, ийх вэ гэдэг ингээд зөндөө олон ингээд тэ асуултууд бараг л тэ мөнгө нь өөрснийх нь ингээд нэг гол зорилго нь болцсон юм шиг одоо юу ч гэмээр юм тэ нэг тиймэрхүү юм руу жоохон хард хэрэгж жоохон яваад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Одоо жишээ нь би зүгээр нэг бичлэгийг би зүгээр нэг үзүүлээ л да галзуу ном штэ. За нэг иймэрхүү зүгээр ингээд нэг бичлэгнүүдээс би ингээд зүгээр зурнуудаас нь би зүгээр ингээд гахаад үзүүлээ л да. Одоо жишээ энэ бичлэгэн дээр би энэ зүгээр залуугийн бичлэгэн дээрс би ингээд харж байхнаа би одоо юу харж байхлаа гэрэм тэдэн төгрөгийн орлого олдог гинэ. Тэдэн төгрөгийг олдог гинэ. Тэдэн төгрөгийг хаа гэл бүх зорилго нь ердөөсөө яг ингээл тэ нэг ингээл мөнгө рүү ингээд нэг сүүлийн чиглэсэн юмнуудыг нэг бол ингээд санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу ингээд тэ ингээд залуусыг тэ ингээд зөвхөн мөнгө л бол өстой нэрээ бүр амар хаа гэж байгаа юм шиг. Би энэ залуугийн бичлэг үзээгүй л те. Гэхдээ ерөнхийдөө нэг залуус дүгж байгаа бичлгүүд нь нэг тиймэрхүү ингээд нэг мөнгөл гэж байгаа юм шиг. Яг хөө зөв юм ярьдаг байж байх л та. Зөв юм ярьдаг баха. Гэхдээ би юу гэж бодож байгаа гэхээр сүүлийн үед нэг иймэрхүү бичлэгнүүд ганц энэ залууч өөр зөндөө олон залуус иймэрхүү бичлгүүдийг хийж байгаа. Тэгээд би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр ердөөсөө мөнгө л ердөөсөө ингээ бүх юм нь болцсон юм шиг те мөнгө л ердөөсөө хүн төрөлхтний зорилгыг ингээд яаж байгаа юм шиг гэтэл яг үүндээ тэр цаад чинь мөнгө бол хүн төрөлхтний зорилго шиг мөнгө бол зүгээр хэрэгцээ нөхгүй анхан шатны тийм үү хамгийн анхан шатны физиологийн хэрэгцээ амьсгалах идэх энэ хэрэгцээг хангах тийм үү одоо энэ Маслогийн энэ хамгийн анхны шатны энэ хэрэгцээ байгаа шүү дээ физиологийн хэрэгцээ гэдэг тийм үү хамгийн анхны шатныхаа энэ хэрэгцээг хангаж яаж тэгээд дараа нь 2 3 4 5 дахь энэ хэрэгцээрүүдээр хангана гэдэг чинь хамгийн анхны шатны энэ хэрэгцээг ууг нь хангахад зориулагдсан тийм зүйл байх ёстой байтал сүүлийн үед яг юу болоод хувирчихсан юм бэ гэхээр ердөөсөө хамгийн чухал зүйл нь болоод хувирчихсан юм шиг зүгээр санагдаад байгаа байхгүй юу? Бараг эх орноос нь чухал юм шиг. Эх орноос нь чухал одоо юу гэдгийг бараг тэ эргэн тойрныхын найз нөгөө тамаатан садан бараг одоо аав ээж одоо юу гэдгийг өөрийнх нь бараг анистан бараг дүүцгүүд тийм чухал зүйл болцсон юм шиг бүр өстө. Мөнгө гэл бүр амар явж байгаа нь бас нэг бодлын бас жоохон хэрээс жоохон хитрээд байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би энэ тухай би жоохон хүн төрөлхтний зорилгын тухай жоохон бас тодорхой хэмжээнд бас жоохон мөнгө хүнд хэрэгтэй л те мөнгө хүнд хэрэгтэй ч гэлээ гэсэн те тодорхой хэмжээнд бас ямар цензураар хідэн төгрөг юу хаалтаж ич хідэн төгрөг олж ийн гэдгээ жоохон ингээд балансчур жоохон үзээсэй гэж би одоо бодож байгаа байхгүй. За тэгэхээр хүн төрөлхтний зорилго төлс үйлдвэрлэлөө тэмүүлэх байдаг юм байна. Тэгвэл сүнсний зорилго, ведийн зорилго гэл ингээл те аль эсвэл те би ч бүр өмнө нь би одоо энд нэг ведийн энэ минийг ярихаас өмнө би бүр өмнө би одоо зөндөө ярьж ирсэн. Энэ ведийн энэ шинүүд яаж байгаа гэхээр одоо 3 сарын өмнө одоо чинь те ярьж штэ энэ сүнсний тухай те
Ярьж штэ. бид нар За одоо энэ хизээ ирсэн байна. Бүгдээр ингэж харцгаая. Би энэ бичлэгийг гүц цай үзээгүй л дээ. За энэ хизээ ирсэн байна. За 2025 оны 7 сарын 16-нд ирсэн ба штэ 13 өдөр юм тийм үү? А тэгвэл би бүр хизээ ярьжсэн байна гэдэг нэг жоохон харъя л та. За би хизээ ярьж ээж вэ? Тийм үү? Би хизээ хэр зэрэг олон бичлэг оруулж байжээ гэдгийг одоо бүгд үзцгээ л та тийм үү? За миний энэ дээр одоо 94 видео байна гэж байна. За бүгд үзцгээ. Доошоо би тэгвэл хизээ юу ярьж байж вэ гэд. Би бүр дээр үт 7-8 жилийн өмнө 8 жилийн өмнө би анх шашин шүтлэгний бичлэгээ асуугаад тэгээд 7 жилийн өмнө Есүс Христийн энэ бичлэгийг асуугаад энээс болж би нөгөө ааваа намайг ашиглаач гэд хүмүүсийг тархиулуулдаг үед нь би энэ бичлэгийг оруулж иж Христ орж иж болно Христ шаа. Гэхдээ Христийн гад шашнууд орж иж хит гүнзгийрхээс нь би энэ бичлэгийг оруулж иж анх тухайн үед сэргийлжсэн хөө. Тэгээ энэ бичлэгийг оруулж исэн миний нөгөө нэг Facebook хаяг тэр чигээрээ устчихсан байхгүй пэйж хуудастайгаа цуг бүгд устчихсан байхгүй. Манай монголчууд чинь өөрсдөө айгүй онцгүй нөгөө нэг бөөмөө тэ бүргэл мөргөл одоо аль зүйл далд ертөнц мөтөнс гэсэн бүх группүүдээс намайг тухайн үедээ бантаж тэд нар наагдгүй баг өөрснөө миний баг энэ хаягийг өөрснөө баг болтож устгаж ирсэн шүү дээ. Цаг төрөд болвол тэд нар устгаж ирсэн бас тухайн үед бас хятад нь байсан юм уу бас мэдгүй одоо хин байсан. Гэтэл ямар тааш би тэр бөө мөргөл далд ертөнц мөтөнс гэсэн групп руу шеэрлсэн чинь эхлээл хүмүүс айгүй гой үзэл өчнөө болон хандлт давлаа жоохон хандлт аваад ихтэн гот дараад бүх группээс бандаж эхэлж устгаж энэ гоё юм ярьсан юм шүү дээ. Өө энийг устгачих гэд бүгдээр устгаж эхэлчихсэн бохоо. За тэгээд би энэ гэгээлт хүрэх буюу бурхан болох зөвлөгөө гэд би нэг 2 жилийн өмнө оруулж ирсэн байна. Энэ зөвлөгөө, энэ бичлэгийг. Өөрөөр хэлбэл би юу гэх гээд байгаа юм бэ гэхээр би нэлээд олон жилийн өмнөөс би энэ гэгээлт хүрэх буюу бурхан болох зөвлөгөө гэд би иймэрхүү бичлэгүүдийг хийжсэн байна. Та бүхэн сайн хэрэг харах юм бол ойлгох. Энийг одоо хизээ хийж 2022 оны 10 сарын 1-нд өөрөөр хэлбэл саяны энэ нэг энэ веб медийн те вебийн энэ сүнс мүс яриад байгаа нөхдүүдээс би одоо юу гэдгийг айл 2-3 жилийн өмнө би иймэрхүү юмнуудыг ярьжсэн байна гэсэн үг шүү. Та бүхэн сайн ойлгоод үзэх юм бол. Тэгээ би гол нь яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр мэдээч эдгээр яг зөв юм ярьж байгаа. Эдгээр гүнзгийрүүлээд бас судлаад явж байгаа талд ийм юм хөгжүүлээд ярьж байгаа нь бүгдээрээ сайн байна тийм үү? Сайн байна. Тэгвэл нэг юм тодорхой хэмжээ жоохон бас одоо юу гэдгийг сүнсний зорилго гэж байгаа шүү дээ. Тэгээ сүнсний зорилго болоо ингээд те одоо хүн төрөлхтний зорилго бол за ингээд те төс төрөлдрүүлүү тэмүүлэх юм байна тийм үү? Тэгвэл сүнсний зорилго те хүн төрөлхтний зорилго гэд ингээд юм яригадаад хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр миний харж байгаагаар ингээд сүнсний зорилго бол одоо юу гэдгийг тийм ээ хүн төрөлхтний зорилготой юугаараа тодорхой хэмжээнд жоохон өөр болоод байгаа юм байна. Сүнсний зорилго болохоор чинь те одоо юу гэдгийг хувь хүний зорилготой төстэй болоод эхэлчихэж байгаа байхгүй. Хувь хүний зорилготой одоо хувь хүний зорилготой төстэй болоод эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хүний зорилго гэдэг би хамгийн анхлаад энэ чинь нэг асуусан байгаа шүү дээ. Хүний зорилго юу юм бэ гэх те ингээ асуусан. Тэгүн гут чинь одоо юу гэж хэмээр юм бэ? Хүний зорилго бол одоо гэдэг хувь хүний зорилго бол ингээд харилцсан адилгүй байдгаа тийм ийм гэдэг ингээд хэлсэн байгаа шүү дээ. Би ч энийг гүнзгийрүүлээд хүний бие махбод ингээд янз бүр ингээд төрдгөө зарим хүмүүс нь сүнс гарна, зарим хүмүүс нь ирээдүг гарах чадвартай. Ингээд яг ингээд тайлбарлахын аргагүй зарим хүмүүс тийм чадвартай болж чаддгаа тийм үү? Чаддаг. Тийм тайлбарлахын аргагүй чадвартай болж чаддаг. Тэгээд дээрэс нь хүний биеийг ганцхан тийм махбод гэж үзээд хүний биеийг ганцхан махбод гэж үзэж болохгүй. Эн чинь өөрөө тодорхой хэмжээнд бурхнаас саягдсан бас өгөгдсөн тийм бие хат шүү. Бурхан өөрөө хүний биеийг өөртөө адилхан нар бүтээсэн гэд Христийн шишин дээр хүртэл бийжэдэг. Тэгэхээр
хүн бие махбодоо зүгээр ганцхан те одоо юу гэдгийг те одоо юу шиг мөрөмдөө те зүгээр сав суулга гэж ойлгох нь буруу шүү тийм үү. Тэгээд дээрэс нь хүн төрөлхтний зорилго гэдэг бол ерөнхийдөө төгс төрлөл рүү тэмүүлэх хамгийн гол зорилго юм аа. Хүн төрөлхтний зорилго ер нь бол ирээдүйд энэ миний харж байгаагаар бол одоо юу гэдгийг те төгс төрлөл илүү сайхан, илүү шударга, илүү гоё нийгмийг бүтээгч тийм үү. Илүү одоо юу гэдгийг гүнзгий түвшинд очих хэрэгтэй болж байгаа хгүй. Сүүлийн үед яг яаж байгаа юм бэ гэхээр буддын шашинны тийм үү онолууд тэр квант физик энтертэй ингээд баг ингээд авцалдаж эхэлж байгаа хгүй. Дээр үед би ангийнхаа хүүхдүүдтэй нэг 10 жилийн 10 20 жилийн өмнө би анх мэтгэлцчихсэн байхгүй. Тэгээ буддын шинжлэх ухаан шашин хоёр нэг болноо гэд ингээд би ярьжсэн чинь вэ тийм гэж юу байдгийг бод шашин шинжлэх ухаан хоёр хоёулаа стон нэрээ үргэлж эсрэг байдаг гэд манай ингээд нэг хүүхд сурж байхдаа ингээд одоо санаж байгаа бол мэтгэлжсэн санаж байгаа болов тэр хүүхд өөрөө тэгээд надтай тэгээ ярьжсэн. Би болохоор чи нэг болноо утган удахгүй гэд удахгүй те шинжлэх ухаан шашин хоёр удахгүй баг нэг зүйлийг баг ингээ илэрхийлжсэн ойлгоно гэдэг ингээ ярьж тал хин ч ойлгоогүй. Одоо хүмүүс ойлгож байгаа байхгүй. Одоо тэр хүүхэд сонсож байгаа бол сайн ойлгож авах гэж бодож байна. Тэр нэг манай ингээд бас нэг наттай адилхан өтер нэг биетэй нэг тийм эрэхтэй байсан юм л да бас л би нэг компьютероор нэг жоохон багтаа нэг ангийнхаа багш туслаад нэг кок авчдаг бол тэр хүүхэд бас нэг тэгчдэг те бас нэг тиймэрхүү хүүхэд байсан. Тэгээд яг багш нартаа бас жоохон үнэлэгдчихдэг. Би яг бас хайда жоохон тийм нэг тэр яг тэгээд нэг тиймэрхүүд бол байдаг ус. Тэгэхээр хүмүүний зорилго зорилготой одоо жоохон би ингээд жоохон уйлдуулах гад үзэл та. Тэгэхээр бол одоо хүн төрөлхтний зорилго, хүний зорилго гэх юм бол ингээд янз бүр хүн болгон яг буддын шашнаас нь аваад үзэх юм бол хүн болгонд ингээд жижиг үүргүүд байгаа. Тэгээд нэг юм би бүр одоогоос 10 20 жилийн өмнө би 10 хэдэн жилийн өмнө анхлаад би нэг нэг телевизийн нэг ямар плей нэг сургалтанд сууж исэн байхгүй юу. Нэг юу гэвэл сэтгүүлч гэдэг нэг тийм нэг сургалтанд сууж исэн байхгүй. Тэгээ тухайдаа нэг манай тэр ангид нэг 4 5 хаан хүүхдүүд сууж байдаг. Тэгээ тэр 4 5 хаан хүүхдүүдэд би энэ зорилго хүн төрөлхтөний зорилго бол тэгээ төвлс төрлөө тэмүүлэх юм аа гэд ингэж яриад тэгээд дараад нь та нар өөрснөө энэ зорилгоо бас өөрснийхөө та нар зорилгоо юу гэж бодож байна? Та нар зорилгоо хаана сая гэж бодож байна гэдэг иймэрхүү яриа өрнүүлчихсэн байхгүй. Яг тэр яриагаа би одоо юу гэдгийг те одоо би ингээд 10 хэдэн жилийн өмнө ярьжсэн яриагаа яг одоо ахиж та бүхэнд ярьж байгаа байхгүй юу? Айгуу сонирхолтой. Одоо тэр үед нөгөө багшилжсэн багш чинь өөр жүжигчний юунд сурж байсан олон кино жүжигч тоглож байгаа нөхөрнч бас нэг олон кино юунд ямар вүлээ нэг сургалтанд суужсэн юм аа. Тэгээд тухайд би бас юу гэж хэлжсэн гэхлээр ингэж би одоо ингээд тийм үү за ингээд аав ээжээсээ тийм өвөө эмээгийн тухай ингээд судлаа. За манай өвөө юу гэдэг байсан бэ? За цэргийн хүн байсан юм байна. За тэгдэг байсан юм байна. Тийм үү? За манай өвөө чинь алдартай цэргийн хүн байж. За цэрэнчэн бас нэг алдартай лам хүн байсан юм байна. Алдартай цэрэг лам гэдэг иймэрхүү хүмүүс ингээд манай уданд ингээд те ингээд холдоод ингээд бэжэдэг юм байна гэдэг ингээд би чинь ингээд ээжээс ч юм уу да. Манай аав ингээд жам эрт нас орсон болохоор би ааваасаа сайн асуучдаггүй ч гэсэн яг ээжээсээ асууж байгаа байхгүй. За ээж манай аавын төлөө хүмүүсээ ямар хүмүүс байсан бэ? Тим хүмүүс байсан гэдэг ингээд мэдээд авчиж байгаа байхгүй. Тэгэн гутаа за тодорхой хэмжээнд за нэг юм бүр ингээд тэ өвөө тэ алдартай одоо тэгээд ээжийн талаас тим хүмүүс байдаг юм байна. За аавын талаас алдартай тэгээд лам бөөд альс тэм малчин янз бүрийн хүмүүс ингээд бийж идэг юм байна гэдгийг
ингээд тодорхой хэмжээгээр сонсож байгаа байхгүй. Алдартай ламж байсан байх, цэргийн хүнч байсан юм байна. Алдартай цэргийн жанчинч байсан юм байна. Тэгээд бас за ээжийн талаас за ингээд малчин хүнч бас байсан юм байна те. Ингээд юмнуудыг ингээд ойлгож болчихж байгаа байхгүй хүн чинь. Тэгээд ер нь бол түүхээ мэдгүй хүн тийм үү ингээд ойд төрсэн сармагчтай яг адилхан гэж үздэг тийм үү манай монголчууд ер нь бол ойд төрсэн сармагчтай адилхан гэж ингээд хэлдэг. Тэгвэл яг өөрснийхөө түүхийг эхлээд мэдэхгүй бол бас мэдчихвэл бас тодорхой хэмжээ тийм үү ойд төрсэн сармагчин шиг биш байхаа болоод өөрснийхөө зорилгыг тодорхойлоход тодорхой хэмжээнд бас энэ хувь нэмэр оруулах юм байна гэдгийг би одоо мэдж байгаа. Бүр одоо 10 хэдэн жилийн өмнө энийг анх мэдээд хүүхдүүдэд ингээд яриад явжсэн байгаа байхгүй би. Тухайд яжсэн гэдэг хүн болгон нэг ийм сэдв болоод тэрнгээр хүмүүсийг яриа лекц ингээд тийм үү ингээд яриа гэдэг тийм даалгавар дээр стейж гэлөө юу гэлээ нэг тийм нэг сургалтанд сууж байсан юм аа нэг тэр сургалтанд нь тэгж заачсахгүй. Тэгээд би ерөнхийдөө бүгдийг мэдсэн. Энэ тухай би тухайд ярьжлаа. Тэгээд энийг би болохоор чи бүр одоо 10 хэдэн жилийн өмнө анх номноос одоо олж уншиж ирсэн штэ. Тэгээд энэ зорилгын тухай ерөнхийдөө айл 10 хэдэн жилийн өмнө одоо юу гэдгийг номноос олж уншиж ирсэн. Тухайн үедээ бодод боловсруулсан байсан юмыг би одоо ингэж ярьж байгаа байхгүй. Тэгээ би одоо ингэж ер нь хараад тахнаа би яагаад би энэ философи гэдэг нэг иймэрхүү группүүдийг би ингэж те нэг цэцэрхсэн баахан олон задуус гарч ирээ те та нар подкаст үзээ дүү даа гэдэг те ингээд байдаг хэрнээ яагаад нэг тийм хөгжид манай Монголд яг те олигтой нэг тийм философч гэдэг юм баг байхгүй байна гэд би зүгээр гахалт одоо манай Монголд ганцхан нэг философч байгаа манай Монголд тий философч гэд Молор Эрдэнэ гэд нэг энэ хүн байгаа тий энэ хүн гэхэд одоо энэ философиг одоо хизээ ярьж байна одоо бүгдээ харъя 21 энэ хүнийг одоо энэ философчоос өөр манай Монголд баг олигтой философч баг байна уу харагдахгүй шүү дээ одоо за одоо энийг энэ ярихэд одоо 2023 оны 10 сарын 26-нд хийгдсэн биз дээ. Тийм үү? Эр хүн хинбэ гэдэг тийм үү? Энэ хүнийг ингэж ярихаас өмнө би бүр өмнө зөндөө бүр 2 жилийн өмнө би бүр ярьж байгаа. Энэ тухай. Философч Молорд нээж байгаа миний ярьсныг жоохон гүнзгийрүүлээ, жоохон дэлгэрүүлээд ярьж байгаа. Миний анх гаргасан санааг юм гэдэг. Одоо яаж байгаа бэ гэхэлэр би та нарт зүрх хэлчихэл та. За, өргөцлөөсөн ганц би ээжүүд эцэггүйсэн хүмүүс би энийг би бүр 2 жилийн өмнө Молор Эрдэнэ ярихаас өмнө би ярьсан байгаа шүү дээ энэ тухай. Энэ доо 2022 онд ярьсан байгаа. 2022 оны октябр гэдэг чинь 10 сарын 8-нд гэж байна. Энэ 2022 онд энэ хэдэн онд гэж байна? Таны ингээд нэг он сарын надаа 2023 онд. Өөрөөр хэлбэл би Молор Эрдэнэнийг энийг ярихаас өмнө би ирчүүдийн тухай айл хэзээ ярьсан байхгүй юу? Та нар одоо харж байгаа юм ярьдаг ч юм аа. За өнөөдөр 2022 оны 10 сарын 8-нд болж байна. Та бүхэн өнөөдөр мэддэг үе. Энэ удаагийн ярих гол зүйл бол энэ үед би өвчтөө байсан гүрнэл би ингээл уншсан мэдсэн өвчтөө байгаа үедээ би дандаа одоо ангаахын юм уншижсэн бол одоо энэ дээр би яаж байгаа үедээ бүр өмнө баг багтаа уншижсэн юмнууд их ярьж байгаа шүү дээ. Солонгос явж мод би маш их цаг хугацаа алдаж байгаа шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэхдээ ажил төрөл өөр элдв бензин ажил төрөл хийгээд өөр хүүхд хараад миний хувьд чинь хичнээн би өөрөө хүүхд хараа те ингээд өвчин зовлон ацраг цаг хугацаа алдсан. Гэхдээ би өмнө баг багтаа уншсан номнуудаа ярьж байгаа байхгүй энэ дээр. Айл 2 жилийн өмнө бас ирчүүд юу эцэггүйсэж байгаа хүүхдүүд гэсэн сэдвийг би ярихаар шийдсэн. Тэгээ яагаад энэ сэдвийг ярихаар болсон бэ гэхээр энэ тухай мэдээлэл интернет нэр хонсон. Тэгээ иймэрхүү юм ярьдаг хүмүүс нь байлаа гэж бодоод ихвчлэн эмэгтэй хүмүүс юм уу. Тэгээд эрэгтэй хүмүүсийн талаар нийлээд дутууд нөгөө ойлголттой эсвэл дутууд төлөвлөг юм ярьдаг ч юм айцууд ер нь Жапон зүг ярих ч юм уу тиймэрхүү асуудлууд бол тэгээ яг энэ бичлэгийг ярьж байгаа интернет угаасаа эрэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийг хамгаалан эмэгтэйчүүд тэгээд
тийм ердөөсөө яригдж байгаагүй. Тэгээд дараад нь нөгөө хин бэлээ ютубер амраа, либерт амраа энэ чинь нөгөө намайг манай ихтэнд зөхиод байна уу гэд эрэгтэй хүмүүсийг битгий хүчрүүлээ. Тэгээд миний энэчээс баг бүгдээр ихэнх нь санаа авч дараад нь иймэрхүү ярианууд ярьж байгаа шүү дээ. Гэтэ философч доктор Молродны яриа бол зөв, илүү гүнзгийрүүлсэн, илүү дэлгэрүүлсэн миний яриануудыг. Гэхдээ миний энэ яриа бас дээр үдээрсэн ч гэсэн бас нэг тийм одоо давтагдаад байгаагүй бас чухал зүйлсүүд зөндөөс одоо ч та нар сонсоход бас чухал зүйлсүүд би зөндөө ярьсан байгаа. Тэгээ миний хэлэх гээд байгаа яг юу юм бэ гэхээр философч доктор Молродны шиг нэг иймэрхүү хүмүүс манай Монголд үнэхээр цөөхөн байна. Тэгээд нэгт би ярина надаас дэлгэрүүлээд зөндөө олон хүмүүс ингээд санаа аваад дард нь дэлгэрүүлээд ярина. Ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа байхгүй. Энд яг юунаас болж байгаа юм гэхээр одоо энэ философи сонирхч хүмүүс шиг иймэрхүү группүүд ингээд цэцэрхсэн баахан олон хүмүүс харагдаж байна л та. Альсвал одоо ингээд одоо түүгөө мөгөж одоо ингээд байнгын одоо юу ч гэмтэй тийм ээ нэг юмнуудыг л ярьдэн шүү дээ подкаст үз гэл би энэ түүгийн яг би юу ярьдаг ямар хичээл хийдгийг би мэдэхгүй гэхдээ би энэ дээрс би юу харж байгаа гэхээр бүжиг тэгээд нэг өөрийгөө булчингаа гахуулсан өөрийгөө хөгжүүлж байгаа гахуулсан за мэдхгүй би яг үндэ би яг юу гэж над үндэ нэг сонирхолтой санагддаг байхгүй зүгээр нэг шоу залуусын шоу цэнгэнэр хөл юм зүгээр надаа ингээд харагдаж байгаа мөнгөөрөө гахуулсан би тиймэрхүү юм харагдаж байгаа. Тэгээ уучлаа ингэж хэлэх юм бол хүмүүс магадгүй те зүгээр гахчиж магадгүй яагаад ингэж байгаа юм бэ яагаад ингэж те хүмүүсийг тодорхой хэмжээ жоохон юм хүн яриад байгаа юм бэ гэхлээр би бол одоо юу гэдгийг те түүгээс би одоо хэд дахин илүү олон бичлэгтэй шүү дээ. Миний бичлэг одоо энэ 75 видеотой л гэж байна. Минийх бол одоо юу гэдгийг 93 хэдэн видеотой. Тэгээд дээрэс нь илүү олон чухал юмнуудыг ярьсан. Надаас санаа аваад зөндөө олон философч зөндөө олон юмнууд ингээд яриад явагдчихэдэг. Үргэлжлүүлээд. Тэгэд гол нь би нэг юм хэлэх гээд байгаа. Юу юм бэ гэхээр хүн ном уншихгүйгээр хөгжихгүй байхгүй ойлгохтой. Хүн өөрөө подкаст хийдэг болох хэрэгтэй байхгүй. Хүн өөрөө түүгөө шиг байна уу? Энэ философч доктор Молродны шиг байна уу? Нациг нь хамаагүй. Хүн өөрөө подкаст хийдэг болох хэрэгтэй байхгүй. Түүнээс биш хүн ганцхан подкаст үзээд тийм үү? Хүн ухаантай болно гэвэл би эргэлзэж байгаа. Яг л хүн хамгийн чухал юмудаа хүн подкастаар зүгээр өстой хамгийн чухал энэ эднийг л мэдчих хэрэгтэй шүү. Эднийг текст юмудаа хүн хамгийн чухал юмудаа хүн зүгээр подкастаар маа гэдэг ингээ ярьчихгүй үстэй. Хүн зүгээр эднийг зүгээр би одоо чинь тийм үү 70 ертөнцийн тухай магадгүй би баг одоо энэ нэг сүулт гарч иж байгаа нэг 4 гэсэн тоотой хүмүүс байна. Нэг 4 гэсэн нэг сувг гарч ижтэй сүулт саяхан нэг 70 ертөнцийн юу лээ сүнстэй юу яасан гинэ нэг энэ шүү дээ одоо сартаа шинэ гэж үзсэн. Энийг би сайн сонсоогүй байна. Би эднийг би сайн сонсоогүй. Гэтэ саяхан би нэг хальт нэг иймэрхүү хүмүүс гарч ирэл нэг аимшиг юм уу нэг юм ярьж эхэлж байна. Тэгээ би яагаад 4 гэдгийг нь би яагаад заавчгүй одоо яах гээд байгаа юм бэ гэд би гахаад байгаа байхгүй 4 гэж заавчгүй энэ нэрийг өгсөн бэ гэж гахаад байгаа. Хятад л ерөнхийдөө энэ 4 гэдэг тоонд утга учир өгдөн шүү дээ. Монголчууд ер нь хязгаарч 4 гэдэг тоонд утга учир өгж байгаа юм шүү дээ. Тэгээд монголчуудыг хятадтай адилхан болгохын тулд 4 гэдэг утга учир өгөөд байгаа юм уу? 4 гэдэг нэр өгөөд байгаа юм уу гэж би хардж байгаа байхгүй юу? Тэгээд би юу гэж хардах гэдэг юм бэ гэхээр ерөнхийдөө манай Монгол шинэ сошиал инфлюенсерүүд гарч ирэх болгондоо ямар нэгэн байдлаар гадны бодлогыг өөрсдөө шингээгээд байх уу гэж тодорхой хэмжээд айж байгаа. Би энэ бичлэгүүдийг би үзээгүй. Гэхдээ үзэгч сонирхол надад алга. Үзшээдэг тийм завч алга. Гэхдээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Яг сүнс чөтгөрүүдийн тухайч бэ те яг 70 ертөнцийн тухай ярих юм бол би энд оролцож байгаа баг ихэнх хүмүүсээс би илүү ярина. Үннийг хэлье. Би энд оролцож байгаа хүмүүсээс би илүү ярина. Тийм болохоор би тодорхой хэмжээд тэгж байгаа. За тэгээд энэ үргээд энэ бичлэгээ өнгөтөө өндөрлөө. Энд би өнгөтөө энд байгаа хүмүүсээс илүү ярина. Тэгээд дээрээс нь илүү гэхдээ миний суугаар би илүү ярьсан ч гэсэн миний сууг энэ дагаа хүмүүсийг гүцэхгүй байхгүй. Одоо чинь сайн нэг ингэж штэ.
Одоо иймэрхүү бичлэгнүүд ингээд зөндөл байгаа. Иймэрхүү бичлэгнүүд одоо зөндөл байгаа. Би танд зүгээр нэг автоматик үүсгэн байгуул. За энэ дээр яг ингээд нэг хідэн хүмүүс гэдэг магтаад ингээд бичлэг хийж эдгээр хүмүүсийн би энэ бичлэг нэхэд хэдэн бичлэгтэй ингээд 26хан бичлэгтэй. Тэгэхээр минийх чинь 90 хэдэн бичлэгтэй шүү дээ. 90 хэдэн бичлэгтэй. Энэ хүний бичлэг гэд хэдхэн бичлэгтэй. 1 2 3 4 5 6 бас нэг энэ 39 видео тоо гэж шүү дээ. Тэгэхээр та миний видеог харах юм бол 90 хэдэн видео байгаа шүү дээ. 90 хэдэн видео байгаа. Тэгсэн энэ баг үзэлттэй эдгээр видеонуудаас. Тэгээд би юу гэж харах гэдэг юм гэхээр эдгээр видеонд яг яаж сувгаа хөгжүүлсэн би мэдэхгүй л. Гэтэл лавл би органик гараа хөгжүүлсэн гэж би бодохгүй байна. Миний видео 90 хэдэн видеотойроо 743. Тэгээд тэдний бичлэгнүүдээс минь хамаахгүй эрт хамаахгүй видео чухал юмнуудыг би аль хэзээ ярьчихсан. Тэгсэн энэ баг хандлтаа нэгдэг минийх баг хандлтаа нэгтлэр би бол ерөнхийдөө яг органикаараа надаас бусдууд нэг органикаараа явсан уу би эргэлзэж байгаа. Эргэлзэж байгаа гэдгийг би зүгээр хэлж байгаа. Эргэлж байгаа. Ихэнх нь тодорхой хэмжээнд жоохон юу байж магадгүй гэж бодож байгаа. Одоо би тэгээ ахаад нэг бичлэгийг би зүгээр хэлээ л та энэ дээр тий. 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 Одоо энэ дээр энэ охины энэ гадаад байгаа монголчуудад л ойлгох бах те сурах гэж байгаа хэлбэрийн хоолны мөнгөний хэрэглээний зардал нь бүгдийн нөгөө тийм бүгдийн нөгөө чадахгүй болоод битгий сур гэж явуулаа. Тэг би яг энэ охины чинь юмэг би энэ охин одоо хизээ ярьсан байна. Та нар зүгээр ингээ хардаа 2025 оны 5 сарын 1-нд гэж байгаа шүү дээ. 5 сарын 1-нд. Тэгвэл би 2024 онд би яг энэ охины ярьж байгаа юмыг ярьсан. Тэгээд би яаж байгаа юм философи гэсэн групп руу би шеэрлсэн байхгүй юу? Групп руу би шеэрлсэн. Тэгсэн нь шеэрлэнгууд устгachж байгаа. Тэгэн гутаа би чатууд руу би шеэрлсэн байхгүй юу? Тэгсэн чи чатууд руу шеэрлэнгууд намайг юу гэж хэлсэн гэхээр нэг хідэн философи сонирхсан энэ ч байсан нэг хідэн далтгасан бацаанууд чи өөрөө гадаад суралцж чадаагүй болохоор уурлаад баг ийм бичлэг хийж тавьсан байж гэд намайг муурдангуудаа дараад нь яг миний ярьсантай төсөөтэй юмыг энэ охин яриад 5 сарын дараа яриад гарч явахт 44,000 хүн үзээд 1600 дахид олчиж байгаа байхгүй. Тэгээд би миний гол хэлэх гээд байгаа санаа яг юу юм бэ гэхлээр би илүү чухал юмыг яг өмнө ингээд ярьсан байж байгаа тийм үү? Ярьчихсан байж байгаа би бүр өмнө ярьчихсан байж байгаа. Би ингээд ном сумын уншаад би ингээд ярьчихсан байж байгаа. Одоо ярих гээд байгаа залуус яг юу юм бэ гэхээр хинхэн ингээд бусдаас ингээд санаа аваад санааг нь хулгайлаад өөрснөө яаж байгаа юм бэ гэхээр айгүй өндөр хандлтаа суугаар цацаад өөрснөө айгүй ингээд хоосон попрод байгаа байхгүй. Тэгэд энэ миний хувьд жоохон бусдыг юм уншихгүй байгаад одоо би энэ бичлэгийг л би хэлж байгаа юм л та. Энэ бичлэгийн тухай яриад байгаа юм л та. Одоо чинь энэ бичлэгийг би тэгээд буруу дахиж энэ бичлэгийг би яг энэ охины ярьж байгаа санааг нь би аль хэзээний өмнө би энд 5 сарын өмнө би энд 8 сарын өмнө одоо энд хэдэн он гэж энд 2024 онд 11 сарын 23-нд би ирсэн биз дээ 2024 онд энэ охины энэ яриад байгаа юмыг тэгтэл яаж исэн гэхээр над руу муулж ийсэн дараад нь гів гинтхэн философи сонирхогчид өөрснөө тэр энэ чат дотор намайг муулж ийсэн хүмүүс байж байгаа бол өөрснөө тодорхой хэмжээд одоо хичиж байгаа. Урд нь эн чинь чаттай байсан ба энэ нэр чинь чат маттай байсан. Одоо тэр чатууд нь хайчдаг юм аа. Тэгээ чатаараа муулж ийсэн яг адилхан юм нэг охин ингээд дараад нь яриад гараад иж байгаа байхгүй. Тэгээ жоохон иймэрхүү чодрог бус бийж болохгүй л те. За та одоо энийг аваа. Наад чи шатлаа дэлбэр. No, I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up.